Өвгөө. Чи нэрээ хүүгийнхээ тэтгэлгийг өнөө яаманд байдаг найзаасаа лавуулж асуув уу? Асуугаагүй. Тэмүүл ийм сайн сурлагатай юм чинь өөрөө шалгалтаа өгөөл дуртай сургуулийнхаа тэтгэлгийг аваад явна штт. Миний хүү бол зүгээр гуйдаа давн дөө. Та хоёрын худлаа өнгөрөх яахав. Угаасаа арын хаалгагүй бол хизээндээсээ ямар ажил бүтэж байсан юм. За чи болж үз. Наад арын хаалга гэдэг чи одоо цагийн авилга. Би тэгж. Заас. Тэгэл өвчгнөө дундгийн зүгээр. Аав ээж минь улаан дипломтой аймагаас гадаад явах хуваар авч ирээл нэг арын хаалганы даргын хөвгөдөд мөргүүлээл багшийн дээдэд үлдэж байсандаг. Хэдэн үеэрээ арын хаалгатай аргатай чаргатай нэгэнд мөргүүлж явахын зүгээр. За болий. Би энэ балаа эмээ чинь сонсож чадахгүй. 30 жилийн өмнө ямар ч өмчгүй монголчууд улсын өмч үйлчлэгийг бусдаас илүүчилж авахын тулд бүх шатанд танил тал арын хаалгыг байнга хэрэгэлдэг муу зуршилтай байсан.